자, 짬뽕. 생각 선호. 센타 센베노. 자, 손. 자, 오늘 이체도만 야물 찾았습니다. 아, 박수는 보러 o bagulho de assunto. Ainda escreve com cartilha, assunto, assunto. Já, já é amanhã o que? Cada classe. Já, já isso. Para, entende? É isso que tu tem que ir ao pai. 이긴 하나, 이긴 하나. 자오다, 아소다 배를 부는 시대. 지금 다른 게 이걸 잘 잡고. 이게가 아소지. 자, 봤어. 자, 하나. 됐죠. 봤어. 자, 에스코트 있으면 에스코트. 숏 이게 자, 벌써 숏 타이를 주고 돼. 자, 이렇게 사야 거. 자, 야말 왔어 됐어. Завсраа ажлын 자, завсраа ажлын болохоор төр зургийн байдаг ба энд нь нэг ажлаас нөгөө ажилд орох эсвэл нүүдлийн шилжилтүүд 아, 야, 네가 있으면 누가 아직 질주고 애주고 봐. 잡수야 애주고 있겠다. 자, 자, 보였다. 자, 다르게 하나. 왔노. 자, 맞다게. Мөчгийн ажил гэсэн маань эдийн засгийн өөрчлөлт үеийн ажил явуулдаг. Тэгээ энэ болохоор эдийн засгийн мөчлөгөө тодорхойлдог. Дэлхийн одоо 1933 онд дэлхийн эдийн засгийн үнэлтийн үед болохоор 25% хүрч байсан. 자, 자, 보였다. 자, 하나. 하나 스캔. 너? 자, 자, 하나. эдийн засгийн өөрчлөлтийн өөрчлөлт орж байгаа. Өөрчлөлт орж шаардлагатай эцсийн ажлууд 어서는 부츠 아이스코트 гэдэг чинь өрдөөсөө чи ямар нэгэн дипломын дэвших юм уу? Ямар нэгэн ажил мэргэжлээрээ яасан байна уу? Дараагийн хүнд вэстэ тавьж өгч байгаа байдлыг буцсан ажилтнууд гэж байна. За чи бас асуулт дээр чи анхаа татна. За нэгийг нэрвч байна. Жишээлбэл нэгдүгээр баг маань танаа өдөр гişнээ зүрх зарцуулдаг байсан асуулт. бүгдээрээ тийм юу гэсэн бэ нөө? За бид одоосоор тооцоо. хамгийн сүүлжийнхаа тооцоо бүрийнхаа цаасан дээр бичээд над харуулах юм шүү дээ. Тийм ээ? За. Нэг зүгээр ярьж байгаа юм шүү дээ. Үгүй ганц нь гişнээ зүрх шаардлагатай чамд. яаж ярьцгаа юм бэ?
나왔어. 자 봤어. 자 봤어. 박수가 들 파워도 비쇼. 한개 박수가 한 손으로 비치. 나트로 하나. 자. 하나 박친 일박 박쳤다 그랬어. 인게 되는 거 사다 봐. 자, 나 이거 믿고 해 놔. 좀 잘해서 자. 자, 그럼 파워에 들고 있어. 나트로 하다 이거를 목숨을 지키고 있으면 자. 자. Hörn tab, arm tab, Portman tanto, hörni. 내 tanto 있어. 자 갑시다. 국대를 떠셔 보. 자, 박수가 이렇게 밑에 안 나셔. 바로 더 무대를 자, 마셔. 내 tanto. 자, 내 쪽좀 봤어. 아무로 어떻게 자, 이 어떤 박신이 다 써져 있거든. 새, 과것만 야물 더 울스메. 야, 너트라 보다 술지 하이를 박시다 없거든. 자, 얘 지금 자, 얘한테 있어. 자, 어떤 박수가 하는 숨처럼 더 불끄는 시대. 봤어? 자, 네. 어이리. 뭐라, 득시오. 불친 다음에 뭐라서? 불친 다음에 달면 해면서. 불친 다음에 뭐라서? 자, 하여튼 불친 다음에 뭐라서 했으면. 이제 목대가 이거에 더 알았는데. 아, 일꾼이한 무스미 나왔어요. 자, 그 노는 그만 있지. 어센 도시고 되세요. 자, 같이 해야 될 수 있을 때. 그때. 자, 어센 도시고 있을 때. 자, 박신이 때 어센 도시인 답답해 덮어서 되고 맞다 내는 거 있대. 자, 어센 도시인 우르도 고치줘서 뱉어. 이 이진이 막 인데스게 사투 말이다. 어센 이것도 나 이렇게 먹자. 자, 만약 자세가 들어오게. 자, 자세 맞자. 자, 뒷부분에 일진 그거 쉐. 안 들고 놓고 자 드셔야지. 아우 뒤에 딱 꽂고 드시는 거 보내시면 자, 만약 못해 일진 그거 시키면 뭘 거. 자, 못해 뭐. 자, 그때 주문을 얻어. 도수는 잡속 도수 구조에 이렇게 이것이 이렇게 했지. 자, 저쪽은 도수 구조에 도수 구조, 도수 구조가 작도를 먹었다. 작도를 못 쌓았겠지. 자, 이들은 누가 믿으자. 이들은 저쪽에. 이때 도수 구조만 좀 기술 없다. 아이들도 그래서 갈았다고 그러다. 아, 들어서 어린 우리가 구스킬 것. 작도를 떼줬던 벌떡선 부른 거. 기금 요 작소된 이들게 듯. 그리 모든 분기 그렇게 순산 도수입니다. 도수 먹어도 질리보다 막히다. 질리보다 도수가 막다. 요 양은 작소 기후에게 어떻게 줄까? 자, 그 주문을 읽었어. 인지배 하나 도수, 아론이기 배 하나 도수, 약 도수 있대. 도수도 수백도 나는데 좋지만, 아예 인 노래를 보지. 자, 어시 볼 때만 우는 양을 먹게. 울고 어스 것도 양을 없다. 어스 두수 양을 알았자마 지금 목이 그렇게 거의 미리
санаад байна. Санаад тэгэхээр энэ чинь зөвхөн ямар аргаар бид энэ мөнгийг зарцуулах яаж олж авах вэ гэдэг юм байна шүү дээ. За засгийн газар энэ мөнгнөөс та нар хэдийн хэмжээнд юу зарцуулах вэ гэдэг мэдчих чад. Тийм ээ. За ард иргэд маань яах вэ? Та нар зарим нь татвар өгөх нь байна. Зарим нь татвараас авах нь байна. За тэр зүйлийг сонсдог байна. За тэгвэл төсвийг улсын төсөв, орон нутгийн төсөв гэж ангилж байна. Орон нутгийн төсөвд нь бол эрдэнэ баримтын хурал маань тэр орон нутгийн төсвийн зарцуулалт нь үр хариуцлагыг тодорхой засаг дарга бай. Сум дөрөв аим гарав. За тэгэхээр багш нь та номоор авч сурч хийхаа. Сурч дээрээс төмөр ихлээр сонтыг хөө. За улсын төсвийг эрдэнэ баримт ямар хөлтэй юм бэ? Татварыг яаж авах юм бэ? За 80 За хоцсон. Битгүй хоцсон тийм. За тэгээ багшаа заасан юм. Гэхдээ бид нар багнаа нэг гишүүнээ нарийн бичиг болгочихдгоо. За тэр нарийн бичиг маань А4-ийнхаа цаасыг барьж байгаа бүх бодгоо гишүүн бүрийнхаа зүйлсийг бичиж явах юм аа. Бусд нь одоо доор юм аа юм биш үү? Тийм ээ. За бас тайлбар болгоо. Намууд маань угаасаа совч ондоо байгаа тийм ээ. За шинэ номнууд дээр 120 Хооч номны 106. Шинэ номны 120. За чи шүү. Жом зэ багтай. За. Номер дээр Анх болтой бидний төгөөр 자, 단한 번도 안 하네요. 하나가 하시었죠, 쌤? 야, 쌤,
자, 자세한 가슴만 내려오고 계시네. 자세한 가슴만 잡아올 때 하는 건데 이렇게 누르고 계시면 뭐라? 그래. 앞동은 양손, 가라. 나는 잘 찍고 싶어. 잘 찍고. 후 어디서 상태가 어떠네? 맞은 예를 맞습니다. 지금 디지털 하이박 좋잖아. 지금 일진 때스도 그렇죠. 역시 딱 이게 그렇죠. 그러면 앞으로 굉장히 처음. 자, 딜 산도 따라. 미친자 수업들 왜 같은데? 일동의 구급을 어스티가 산지, 어스티가 호학선 박사로 산다 벌어지는. 자기가 박신이 있었어요. 어떤 잡스네 디스트리트. 잡스 따라 자신님이 제일 다는 문제예요. 딱 돌아와서 문제. 그래서 제가 다는 문제가 없어. 니가 그런 자수. 그런 자수. 성도 막는 거 다 먹으시 다 먹으시. 나는 그거 그래. 그런 자수 재밌어. 엄마 다 샀어. 자, 번째는 어떻게? 자, 번째는 어떻게? 자, 어떠세요? 어떠세요? 버튼 없니다. 자, 자, 맞습니다. 자, 보스노. 자, 비 오시 코르타스 엑스테. 오시 코르타스. 오스카라. 쭉 조자. 자. 알았어, 선수. За манай улсын хурлаар энэ жилийн төсөвд төсвийг одоо 2 зүйлийг бүрдүүлж байгаа нь урсгал орлого тэгээд тусламжийн орлого. Тэгээд урсгал орлогын хоороо урсгал орлогын 2 татвар ингээ хувааж байгаа маань. Тэгээд энэ нь хоороо татврын орлого татрын орлогын албан татвар буюу аж ахуйн нэгж байгуулалтын олох хашиг тодорхой
ховыг ам. Тэгээ нийгмийн даатгалын ордог болохоор нийгмийн даатгал эрүүл мэндийн шимтгэл. Тэгээ өмчийн дотор дотоод дараа үйлчлэгийн ордог. Тэгээд тавтан болохоор гадаад үйл ажиллагаа тэгээд бусад засан тэгээд төрийн бүсгийн болохоор төрийн бүсэнд орлогын төрийн бүсэнд болохоор наук ашиг үйл харгуулын ордог. Төсөв байгуулалтын өөрийн орлого, түрээсийн орлого, өнгөрөл, Монгол банкны ашиг, бусад орлого байгаа. Дараад нь болохоор тусламжийн орлого нь болохоор гадаад улс орнуудаас нөхцөлгүй тусламж эдгээрээс манайх эдгээр хэсэг үлдэж байгаа. За баярлалаа. За багштай өгчээ. Одоо бүр та төсөө бүрдүүлж байгаа юм чинь би энэ гурван цаасаа орлого дээр наач. Их үү? За сайн бүрдүүлж байгаа орлого. За орлого. За түр тасаа газарсан. За тэгэхээр усыг бослоо гэсэн. Зөвчтэй. Тэгэхээр энэ болохоор юу байна? Хөдөлмөр эрхлэж байгаа хүмүүс сарын цагаар 30% хийж байгаа. Хоёр болохоор юу гэж байгаа? Хөдөлмөр эрхлэх чадвараа алдсан юм. Тэгээд энэ болохоор дөрөв болохоор мөн хацтагч буюу барилга болгох юм чинь тодорхой хүн. Тэгээд тодорхой боловсруулсан. Боловсруулалтын салбараас өөр бодлого шийдлээ гэж. За тэгвэл манай хэнцээ орлого өснө зарлага өснө. Зарлага байж. За тэгвэл наана наач. Зарлаа. За тэгвэл арт дэвтэйсэн. Арт дэвтэйгээр улсын болон хувийн компаниудын ажлын цэцэг нэмэх өндөр насны ихтгэл хэмжээг улсын хурлаа сонсч байгаа засгийн газраа хаанаас шаардлага төрийн хувийг багасгах, ажлын байр олшруулах, явган болон эмнэлэг олшруулах, явганы замыг барих, тэгээд ажлын байрыг олшруулах, нэмдүүлэх гэсэн санал болсон. За дандаа юудаас яатсан? Зарлалтай гарсан ажил түмэн зарлалтай. Дааварсан дээр дахиад наач. За түр. За эдгээр төлөвчтэй борлууд маа. Нийс хин яг оо. За баримт шараа бүтээл хийж гэж байгаа юм тийм ээ. За. Манай эдгээр төлөвчтэй маань хараа. Тэр байгуулж байгаа боловсруулалтын салбараас цэцэрлэг баг сургууль, доод сургууль, ахлах сургууль зэрэг тэр бас тэгээд эрүүл мэндийн салбарт эмнэлэг. За энэ дээр танилцуулъя. За. энэ болохоор энэ нэг За цогцоор хамтран байгуулсан байгаа юм дээ сургууль цэцэрлэг. За сайн байна. За өөр Тэгээд хууль зөвхөн цагдаа юм байна. Тэгээд эдгээр болохоор ажиллах хүмүүс нь багш болон тэгээд энд цагдаа байгаа. Тэгээд эдгээрээс нь цалин татвар бүгд адилхан. Тэгээд цалингийн 10% татвартай байна. Нийгмийн татвартай байна. за нийгмийн даатгалтай явна гэж тодорхой байна тийм ээ. За манай хүмүүс заалаа. Заалгаатай. Заалгаа тэгэхээр арай яаж бизнес юм бэ? Ямар нэг дагуу бас цаарна. Бидний маа хийсэн ажил одоо энэ тодорхойлолтоо нийтэн үзэхгүй. За хаа чичаа. За төсөв бүртгэл маань улсын төсөв, орон нутгийн төсөв юм. За тэгвэл улсын төсөв яасан байх нь? Чи дахин нь штэ тийм ээ. Хин багсан мэдээ сайн. Улсын бод батал засгийн газар өөрчлөлтийн зохицуулсан мөнгөө хийе. Яач вэ? Улсын их хурл маань батсан уу? Батлаа. Засгийн газар яасан? Бүрдүүлээ захин зарцуулсан уу? Зарцуулсан. За цалин нэм нисэн үү? За нээсэн. Яач вэ?
За орнуудын бүсгүй яадаг гэсэн мөлий? Орнуудын эрдэнэ дэвштэй хурд багтаж тухайн засаг айн сон дүүрэн засагтаа бүдүүрийн засуудах мөнгөн мөрөнгийг хийдэг байна. Манай хийсэн үү? Хийчихээ. За төсөө бүтцийн тухай ойлголт нь юу байдаг вэ? За тэгэхээр энэ маань орлого зарлагыг дэнсэлдэг дэнс байгаа. Бид нар өнөөдрийн хичээлдээ хэрхэн төсвийг сайн гүйцэтгэсэн үү, муу гүйцэтгэсэн үү гэдгийг энэ дэнсээрээ шалгаж байгаа. Шалгаж болохоор боллоо. Тийм ээ? За тэгэхээр төсөв маань хэрхэн бүрдсэн бэ? Татвараас бүрддэг байна. За татвар босоо. Монгол банкны ашиг зүйлд татварын бус орлогоо олгодог байна. За бүгд маань бидний өнөөдрийн маань суусан хичээлийн маань багийн мас уудал маань энэ. За усын бүр маань энд байсан. Тэр багш тийм яриа амжингүү. Энэ хэрэгжлийн төлөвчний хурал айлх хуу нэгж засгийн газар гэсэн бүрдүүлэх субъектууд маань төсвийг бүрдүүлдэг байна. Бас захиран зарцуулах хэрэгтэй байдаг байна. За энийг бид ерөнхийдөө мэдэж байна тийм ээ. Татварын орлогоо засвыг бүрдүүлэх, төсвийг бүрдүүлэх зүйл нь татварын бус орлого, татварын орлогоо бүрдүүлж хэрэгтэй байна. За бид нар төсвийг ямар багтсан бэ? Тийш харж. За тэгэхээр төсвийг ингэж багтсан юм. Хэвийн төсөв батлсан бол та хэд хийсэн ажил орлого заах тэнцүү байдаг. Хэвийн төсөв байх нь шүү дээ. За харин аадтай төсөв бол заах нь орлогоос давсан байдаг. Тэс маань ямар хэмжээнд өгсөн бэ? Гэхдээ ямар нэгэн аадтай төсвийг багтсан байх нэ. За тэгэхээр нарийн бичиг бүгдээрээ өөрсдийнхөө ботколыг багштай бүгдээр байж өгнө шүү дээ тийм ээ. За. Эсно. Сүүч просто үгүй. Осон тийм ээ. Шийдвэрүүдээ бүгдээрээ бичсэн. Арай амжаагүй байсан. За зүгт. Нарийн бичүүд яг удаа өгсөн юм байна. За болцоо. Нарийн бичүүд өгье.
засгийн улсын хурд маань гарч өчтөө. За засгийн газар. Засгийн газар тайлбар өгөрөө. За хаадаг маань тайлбар өгөрөө. За энэ скот доктор чи. Засгийн газар po. За бүгд явсан та өөрсдөө мөнгөтэй гэж явж. Хийцэн байгаа тийм ээ тэрийг бичээ. Бас та эдийн тайлбар хийчихсэн тийм ээ. Яг боллоо. За багштай хамрын гаргажсан. Гараад танаа шаарцараа. Багш нөгөө та нарын өгсөн наримчуудад чи өгсөн чи бүгднийг тайлбар болчихлоо. Уг нь бүгдийн тайлбар болсон. Арай А4 цаас А3 цаасан дээр хийх гэсэн. Тэгээ А4 цаас болсон. Тэгэхээр энэ өнөөдөр маань хичээлийн бүх дүгнэлт, бүх төсвийн тайлбарууд маань энд өгсөн байна. За ингээд тайлбар хийх юм болчихлоо. 2013-аас 14 оны Монгол улсын төсөв маань хэдэн жил батлагдсан? 1 жил. За гэрийн даалгавар. Гэр бүлийн төсвийг хийж сурах. Гэр бүлийн төсвийг хийж сурах. Гэр бүлийн төсвийг хийж сурах. За баярлалаа хүмүүстээ хичээл бүлэгтээ орсон та бүгд баярлалаа. Таавч юм. Баярлалаа. За баярлалаа.